Тэгэхээр шинэ өнөөдөр улсын хурлд хүн намын зөвлөлөөр эрүүл мэндийн даатгалын сангийн талаар мэдээлэл танилцуулсан байна. Тэн дээр яг ямар мэдээллүүд байв, ноцтой зүйлүүд байв? За, эрүүл мэндийн салбарт хамгийн чухал зүйл бол эрүүл мэндийн даатгалын сан юм байна. Өөрөөр хэлбэл бидний иргэдийн төлж байгаа даатгалын мөнгө эргээд иргэдэд очихдоо эмчилгээ үйлчлэгээ бол очиж байгаа. Энэ хэрвээ үр дүнгүй байх юм бол нэгдүгээр эмнэлгийн үйлчлэгээ муу, эмнэлэг очирдоо ороо олдохгүй, эмчилгээ чанар муу. Бас нөгөө ярьж байгаа эмнэлгийн ажлын цалин бол нэмэх боломжгүй болчихж байгаа. Тэгэхээр энэ даатгалын сан буюу эрүүл мэндийн салбарын санхүүгийн тогтолцоог шинжлэхгүйгээр бид нар үйлчлэгийг сайжруулах тухай эмчийн цалин нэмэх тухай ярих боломжгүй юм аа. Тийм болохоор өнөөдөр эрүүл мэндийн сайд чин бүрэн хүн намын зөвлөл дээр танилцуулга хийсэн. Тэгээ хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны хувьд бид нар бас сайдтай болон яамтай болон бусад мэргэжлүүдтэй ярилцаад байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангийн шинжилгээг онцгой чухал үзэж энэ төргөнд тавьж ажиллана. Эрүүл мэндийн даатгалын тухай хувьд өөрчлөлт оруулна. Гол агуулга нь юу байх вэ гэхээр нэгдүгээр засаглалыг сайжруулна. Одоо жишээ нь эрүүл мэндийн сайд даатгалын санг удирдах байгаа. Сайд өөрөө улс төрчмөн даатгалын санг буюу санхүүг удирдах байгаа. Энэ бол байж болохгүй зүйл. Санхүү урагштай байхын тулд бие даасан менежертэй байх хэрэгтэй. Тэр нь хараа тус байх хэрэгтэй. Хоёрдугаарт хяналтын тогтолцоо. Та бүхэн анзаарсан бах сүүлийн үед нэг хүн 300 хэдэн удаа үзүүлсэн байна гэдэг. Бараг өдөр болгон үзүүлсэн тухай зарим сайд нарыг мэдээлэл өгсөн. Тэгээ тэр бол яавч тийм эрүүл үзэгдэл биш байгаа даа. Энэ бол ямар нэгэн байдлаар ашиглан буюу худлаа бичлэлт хийсэн үү, эсвэл хэтрүүлэн бичсэн үү, өдөр болгон эмнэлэгт үзүүлэлт явдаг хүн гэж байхгүй. Тэгэхээр энэ бол цаана ямар нэгэн тийм хулгай юм ашиглангийн шин чанар байна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр тавих хяналтыг сайжруулахын тулд хуулиас өөрчлөлт оруулах ёстой. Мэдээж хэрэг энийг цахимжуулах ёстой. Хүнээс хамаарахгүй болох ёстой. За иймэрхүү хялбархан юм шиг боловч эрүүл мэндийн даатгалын тогтолцооны дараагийн үе шатны шинжилгээг манай байнгын орооны хүрээнд сайд яамтай хамтраад хийж байгаа маа. Эмнэлгийн дарганыг бас энэ шалгана гэдэг чинь шүү дээ. Энэ танад юу? За тэр эмнэлгийн дарганаар шалгах бол тусдаа явах шалгах процесс байх л да. Зүгээр саяын тогтолцооны өөрчлөлтийн хүрээнд эмнэлгийн менежментийн бие даасан байдлыг хангах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл эмнэлэг ашигтай байвал үйлчлэгээ иргэдэд үр дүнтэй хүргэж чадчихвэл оочргүй үр дүнтэй эргээд тэр нь ашигтай нэмэх байх юм бол энэ бол эмчийн цалин нэмэх боломжтой болно гэсэн үг. Ингэж энэ даатгалын систем ажиллах юм байна. Тэгэхээр эмнэлгүүдийн менежментийг бие даасан байлгаад одоо зүгээр дээрээс томилдог хин нэгэн очиод насаараа суудаг биш, үр дүнтэй байх. Эсвэл ашиггүй бол сольдог ч юм иймэрхүү байдал болох хэрэгтэй байна. Тэгээд эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүждэг байдал 2020 оноос эхэлсэн юм. Гэтэл одоо 5 жилийн хугацаанд харин ч бүр уналтанд ороод даатгалын санаа нь өөрөө улгаан нүүрлээд иймэрхүү байдал үүслээ. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоо эрүүл мэндийнхаа тогтолцоо нь сангийн тогтолцоогоо эрүүл мэндийн салбарын тогтолцоо хоёроо нийлжүүлж нэгтгэж сайжруулж явах юм уу? Одоо эмчнэр одоо ажил хийх гэж байна. Нийгмийн асуудлыг одоо шийдээ нөгөө талдаа одоо эмчилгээ үйлчлэгээ авж байгаа одоо тэр үйлчлэгээний чанарыг сайжруулах чиглэлээр одоо ахиц гаргах чиглэлээр яригдсан зүйл байна уу? За яг зөв. Таны асуулт яг зөв. Тэгэхээр ямар ч хэсэг бас нэг онцож хэлэх зүйл бол одоогийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой муу зүйл биш. Том шинжилгээг эхлүүлсэн эхний үе шатанд явж байгаа. Одоо энийг харин тасалдахгүйгээр цаг алдахгүй дараагийн шатанд гарах хэрэгтэй байна. Тэрний нэг нь түрүүний миний хэлдэг эмнэлгийн менежментийг бий даалгах. Эмнэлгийн менежмент зүгээр таны хэлдгээр гүйцэтгэлийн үнэлгээгээр ямар нэгэн байдлаар эмчилгээ хэрэгтэй хэрэггүй нь хамаагүй бичээд даатгалын сангаас нь хэмжилдэг, авдаг. Тэгээд сангаа дампууруулдаг, мөнгөгүй болгодог биш. Үр дүнтэй ашигладаг. Үйлчлэгээ яг эзэндээ иргэддээ хүрдэг. Эмч нь бас цалинтай байх. Энэ нөхцөлийг бүрдүүлэхийн тулд санг урагштай зарцуулахын тулд эмнэлгийн менежмент болон тэр эрүүл мэндийн даатгалын сангийн менежмент хамгийн чухал юм аа. Нэг юм онцолж хэлээ л да. Шөө сая багшийн цалин нэмэхэд, боловсролын ажлын цалин нэмэхэд жагсаж байгаа юмсан. Тийм биз? Өөрөөр хэлбэл ямар нэгэн бодлогын үйлдэл хийхгүй байж байгаа жагсаад тартагтаа тулаад аргагүй байдалд ороод нэмж байгаа. Энэ бол буруу арга. Яах ёстой вэ гэхээр одоо яг эмчлийн цалин дээр жишээлбэл хэрвээ бид нар сангаа шинжилээд алсаас нь аль нэг дарга их хурлаас ч юм уу гишүүд ч юм уу төсөвдөр цалингийн нэмдэг биш, эмнэлгийн дарга нь өөрөө, салбар нь өөрөө, эрүүл мэндийн даатгалын сан нь өөрөө үр дүнтэй ажиллаж байгаа учраас эмчийн цалин нэмье гэх юм бол илүү шудраг болох юм байна. Тэгэхээр яг бүх цалин дээр гишүүд ч юм уу төсөвдөр ингээд автоматар нэмдэг, эсвэл жагсдаг
нэг тэр тогтолцоос үүдээ ялгалт гарах хэрэгтэй юм аа. Эний нэг жишээ бол эрүүл мэндийн даатгалын сангийн шинжилгээ. Эрүүл мэндийн даатгалын сангийнхаа одоо хяналтан дээр ямар зарцуулан дээр ямар хяналт явах вэ? Одоо ингэж штэ ханиад хүрсэн үнийг хатгаа гэж онцлоод даатгалын сангаас мөнгө гаргаж чинь гэж. За одоо ядарсан гэдэг шалтгаанаар эмнэлэг твэгдэгтэй арай хүн төрлийн онц тавиулаад тэгээ таньдаг эмчээрэж гэдэг юм. Тийм байдлаар даатгалын сангаас үргүү зард их гараад байна гэж яриад байгаа штэ. За яг үнэн. Энэ бол яг гол асуудал. Эмч нартай уулзахад ярьж байгаа. Бид нар одоо онцлогоо эмчилгээгээ биш мөнгө бодоод байна. Ямар эмчилгээ бичих вэ? Ханиад их үү, хатгаа их үү? Хэдээр үнэлэгдэх вүлээ? Хэдээр үнэлэгдчихвэл эргээд надад яах вүлээ? Манай эмнэлэгт яах вүлээ гэдэг юм аж ахуйн нартай мөнгө бодоод байна гэж. Яг эмчилгээгээ бодохгүй. Яг таны хэлж байгаа сая энийг өөрчлөхийн тулд энэ даатгалын эрүүл мэндийн даатгалын шинжилгээг ярьж байгаа. Өөрөөр хэлбэл тэр онцсон зүв байх хэвээр. Тэгээд эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө авахтаа биш, иргэнийг эмчлэхтэй зорилго байх хэвээр. Эрүүл мэндийн даатгалын сан ашигтай байж иж эмчлийн цалин нэмэгдэнэ. Ашигтай байж иж яг чанартай зөв үйлчилгээ иргэндээ хүрнэ. Тэгээ энийг л хийхэд тулд сая ажиллаж байгаа юм. Таны агуулгчнууд эмчтрийн ажил хаялт дээр ямар байр суурьтай байгаа вэ? Одоо ер нь яах юм цаашдаа ч гэсэн заавал жигсчээ цалингаа нэмэгдэг юм байдал руугаар шилжээд ингээ явах юм уу? Эсвэл цаашдаа үе шаттай тий энэ цалингийн нэмэгдүүлэх нийгмийн асуудлыг шийдэх чиглэлээр одоо явах хэрэгтэй юм уу тий? Энэ дээр бас ямар агуулгч? Бас их зөв асуулт байна. Яах аргагүй харамсалтай зүйл болвол асар олон жил сураад маш их мэдлэг туршлага хуримтлуулаад нарийн мэрэгжилшүүд эмч нар маань цалин багтаа. Тэр бол үнэн. Энэ бол бидний сүүлийн зөвхөн хэдхэн жил биш нэлээд олон жилийн бодлогын алдааны үр дагавар гэж гарч байгаа юм. Энэ бол харамсалтай. Цалин нэмхийг бол дэмжинэ. Зүгээр яг одоо ингээд Монголд яг жагсаж байгаа жагсан нь авдаг, илүү чанга хашгирсан юм авдаг ч юм уу ийм харамсалтай тогтчих гээд байна. Тэгэхээр энийг яг засах арга бол бодлогоо алсаас нь гаргаад чимээгүй хүн шиг цалингаа нэмээд шударгаар өгөх ёстой юм. Багш нарын цалин гэж тэгж болох байсан. Сая төсөв өргөн барихад тэр дүн байгаагүй шүү. Жагссан учраас бүх асуудал болоод хэрүүл болж нэмсэн. Тэгээ энэ бол буруу арга. Тэгээд хаваараа нэг шуугилдаад цалин өдөршөл 10% нэмлээ гэхэд цаана үнийн түвшин 20% нэмэх магадaltaй байхгүй. Ингээд эцсийн дүндээ бодит цалин буурчдаг. Тэгэхээр эрүүл мэндийн ажилтнууд эмчийн цалин нэмэх ёстой. Нэмхийн тулд одоо уг нь болж игэл жагсныхээс илүүтэй бодиттой юм хилцэл, бодиттой шийдэл дээр ярилцаасаа гэж бодож байна. Жишээлбэл саяын дээр эрүүл мэндийн даатгалын сангийн шинжилгээ. Тэр ингэж шинжлэх юм бол эмнэлгийн менежментийг илүү эрх чөлөөтэй болгох юм бол хяналтаа тавьж чадах юм бол түрүүний хэлдэг тэр хэрэгтэй хэрэггүй ханиад дээр хатгаа гэж хүчээд асар их мөнгийг дэмий үрж байгаа болов зарим эмнэлгийн байгууллагууд одоо хяналт сулаас болоод илүү их орлогыг одоо шодрог басаар хүртэж байгаа бол энийгээ хянаад гарсан мөнгөө эмч багш нарын эмчийн цалин руу өгье гэдэг чинь иймэрхүү байдлаар ажил хэрэгж байдлаар ярилцаасаа гэж бодож байна. Түүнээс ч одоо жагсаад байх юм бол үр дүн багтаа хэрнээ эргээд барыг цалингийнхаа тэр ажлынхаа үн цэнийг унгаад байгаа юм аа. Баярлалаа.